За амралтын өдрийн мэндэ манайхаа. За хүмүүс орж иртэл хэдэн шир хийчтэй. Би одоо урам хугарсан цус цэвэр нэр цэвэр пэйж хуудсан маань устгацсан. Метар гомдол мэдүүлсээр байгаад 2 жил гарan гомдол мэдүүлээл. Пэйж хуудсан маань хаалаа да. Пэйж хуудсан маань бүрэн хаасан. 120,000 дагагчтай пэйж хуудс уг амар хандлт өндөртэй байсан. Тэнд лайв хийж сая хүмүүс үздэг байдаг шүү дээ. Миний лайв. Тэгсэн чи байхгүй. Пэйж хуудсан маань хаасан. Ирлээ төрлөөцөд байхгүй гэсэн юм. Миний пэйж хуудсыг хаагаад, миний фэйсбүүкийг хаагаад байх юм. Амар. Одоо болохгүй юу гэдэг юм одоо олон ханд дагагчтай пэйж хуудас судалдаж авдаг юм уу? Яа, виста түрүү нөгөө хаан тагалзаг шүү дээ. Тэр Пороро гэдэг айгүй гоё нэр өгчөөд байна. Ийм олгаачуудыг одоо хиншүү гамба мамба сайн зориг мор гэдэг шиг хужаа хаан тагалзаг гэж дуудаж хэрэгтэй гүлгүүд. Пороро мороро гэхээр арай гоёдод байна. Босоо бомбо момбо гэхээр энэ боо яач босохгүй шүү дээ. Хаан тагалзагын бичлэгийг сонсоод бүр савж унтлаа юм лээ. Ир хүн байж ямар муухай хөвгий уцаа бэлдээд асаацсан. Тэгснэ та ингэж дарамтлж болж байгаа юм гэсэн нөгөөдгöd гоё болно шээс. Чамд юу н хідүү хэлэхгүй үлчигээр болохоо байж шээс. Та түрүүнийх шиг орилдоо. Та түрүүнийх шиг орилдох тоо шээс шижиг юм писта. Ёо бүр бөөлц зутглаа шүү дээ. Ямар заваа. Ир улсуудыг болонд очоод сайхан ханшилцсан ч яах вэ? Гой зодтолдож болно шүү дээ. Их хурлын гишүүн гэхээр хүн биш болчтой юм. Адилхан түн шүү дээ. Уурлан, бачуурн, зодтолтон, инээ үнэл эмчийн сэтгэл хөдлөл бүгд л гарна шүү дээ. Та дөрөвнөх шиг дахиад орилдоо гэсэн биз дээ. Тэрийг сонсоод би ямар яагаад нэг юм ой ботмаар бистангэр ингээд яваад байт юм бэ? Яаж чадах вэ? Хараа за. За харъя. Яаж авах? Ингэж замсаж болох юм уу? Шавшиг дээр хүүхдтэй болов болохгүй. Үгүй юм чинь. Энэ оффотгүй шүү. Та саяны хэлж байгаа энэ оффот Та саяны хэлжсэн чиг орилооч одоо шийдэж бичлэг шагаад. энэ оффотгүй шүү. Та яата шээс ямар шийдэж байна. Та яата шээс стач. Ирүүг нь хогшаа. энэ оффотгүй шүү. Энэ бүр тэр юу бах та оюу толгойн бэт бах та сайхан марсна. Оюу толгойн бэт гэхэлэр хүмүүсээс ойлгохгүй бүрийн их төлөөлөгч гэж байгаа шүү. Оюу толгойд амар баясгалангийн данхын бүрийн их төлөөлөгч бах та 164 тэрбум төгрөгнө. Даваа байдал болгосон. Тэн дээр бол авилга албан тушаалын хэрэг байгаа. Тэгээд данх амар баясгал нь онхолдвол өөрөө баларах гэдэг байгаа байхгүй. 164 тэрбум төгрөгийн хэрэгтэй орох гэдэг байгаа байхгүй. Тагалцаг юм, хаан тагалцаг. Тийм учраас энэ мөр феста бүр үхэн алдан яваад байгаа байхгүй. Тэрнээс гадна би та нарт амарч асуух гэж би лайв хийж байгаа. Босоо гамбаг би аюу хэлсэндээ мөрдөнд ямар байсныг залилангийн эргээр шоронд орсон, хойд мөрдөнд орсон, нинжа болцсон байхад нь яаж ийсэн би ярьж ийсэн да. Тэрмүү феста тэгээ би хэлжсэн та нарын буруу хүнд итгээд байна. Энэ босоо гамбаа чинь эх оронч биш ээ. Зүгээр л нэг жижигхэн лойвер чинь залилагч хулгайч. Англи төмпөн шанаа угааж байгаа дээрсэн. Англиас одоо хуурамч бичгээр гинт хэрэгтэнгүүд дэр
сургууль төгссөн диплом хийлгэж ирээд тэгээд англи сургуульд их сургууль төгссөн хиш хаагаад баригдсан шүү дээ. Хуурамч дипломтой баригдаад сүүлдээ сургаггүй хөдөлмөрийн дэдгэлүү нэг сургуульд сурч исэн тэрийгэж төгсөөг нь батлагдсан шүү дээ. Би ийм хүмүүст итгээд байна. Энэ төрийн чинь тодорхой хэмжээний боловсралтай хүмүүс энэ төрөлд ч ажиллах хэрэгтэй. За намайг их хурлын гишүүн болооч нэр дэвшээч миний инээ төрөддөг байхгүй. Нэгдүгürt би одоо хүний хүсэл мөрөөдлийг та нар яагаад их хурлын гишүүн гэж боддог. Хүний хүсэл мөрөөдлийг яагаад сайд дарга гэж боддог. Миний мөрөөдөл, миний хүсэл шал өөр шүү дээ. Би хэлдэг. Миний эхнэрийг жүжиг гэдэг. Миний нууц амаргийг кино гэдэг. Би чи эхнэртэй дурлаж мэрэгжилдээ дурлаж тайзан дурлна гэсэн үг шүү дээ. Тэгээ кинотоо явуулдаг байхгүй. Миний нууц амаргийн кино, миний эхнэрийг жүжиг гэдэг байхгүй. Би жүжиг киногоо л хийж жаргадаг хүн. Тэрнээс биш тэгж шээстэ баста бутгалддаг би тийм боол заяатай хүн биш. Яг үүндээ та нарын бодоод байгаа энэ хурлын гишүүн сайд дарга гэдэг чинь ард түмний боол. Ард түмнээс цалинжиж тэднийг цалинжууд бидний хамаг юм хийж өгдөг. Би боолын ажил хийхгүй шүү дээ. Би эзний ажил хийдэг юм баггүй. Тэгэд ер нь төрлөө орё гэж бодоход миний ухаан хүрхгүй. Миний мэдлэг хүрхгүй. Хүн бас өөрийгөө хинбэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй шүү. Одоо намайг барилдаад улсын наадамд 9 даваа төрүүлээд итгэхгүй би чадахгүй. Яагаад тэгэхээр надад байглаас заяасан биеийн байхгүй. Тэр дом булчин шөрөмс нь байхгүй. За хамгийн том нь би үе мөчний хүнд өвчтэй. Үе мөчний өвчтөй барилдах ямарч боломжгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр надад бүх тийм өгөгдөл байхгүй. Би яагаад ч улсын наадамд төрүүлж чадахгүй гэдэг шиг надад төрд ажиллах тийм ёс зүй байхгүй. Надад тийм соёл байхгүй. Би айгүй төрийн ордонд орох юм бол эхнээс нь өрөөнд нь орж зодоод алах шүү бистан чамаг гэдэг. Тэгээ шоронд ачигтана. Надад тийм төвчээр байхгүй. Хүнд оромжлох юм бол ингээ уулзалт молцлтын дээр хурал хийж байгаа тэр сонгогч нараас босч ирээд намайг доромжлох юм чи юу гэдэг агаар пистаа гэд микрофоноо шидээд нөгөө сонгогчоо зодоод би өстө шившиг болно. Тэрийг хүн мэдчих хэрэгтэй байхгүй. Би хэрэггүй яах юм зүгээр. Хүн чаддаг юм л хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээ намайг одоо их хурал муралд нэр дэвших нь хим билээ нэг хужаа писта. Тэгээд өөртөө айгу гоё нэр өгцөө энэ чинь. Хөдөөгээ айлвал нэг худлаа нэг юм дөрвөн талтаа малгай залган юмсан гад аяг маяг ингэж өрөө хэлбэртэд хуучин цагдаа байсан хужаа писта. Хөдөөгээ айлвал гэсэн тэр за би одоо ард түмнээс асууж байна. Их хурлын одоо 24 онд их хурлд одоо нэр дэвшгээд ахи ард түмэн. За санал асуулаа нэр дэвшиж. За би нэр дэвшье гэж. Яа би бүрстэ татчунтлаа энэс бүр илэг өвдөө сүулдэ. Тийм амархан те. Би одоо тийм пистагийн чинь яг л тийм пистанаар сонсож. Яг л тийм пистанаар дагж байгаа шүү дээ. Аяг маяга ингэж үгээд ирчих сүртэй. Зөө нэг цаа чи вахч хожаа писта. Монгол гоцсөмсөр Монгол олцсон гэж бодд юм яа. Гэвч ард түмэн намайг нэр дэвшгээд би одоо нэр дэвшээ. Тийм дураараа их турал нэр дэвшдэг шээс. Тэр чинь юу штэ. Энэ төрд ажиллана гэдэг чинь тэнгэрээс заяатай байхгүй. Хөх тэнгэрээс ивэлтэй. Алтан ургийн сүнс харж байгаа. Их хаадуудын сүнс харж байгаа. Төрийн гинжин хэлхээ. Төрийн бүр зүгээрч гинж биш. Алтан гинж шүү. Тэр төрийн гинжин хэлхээ байна. Төрийн асар том юм шалгуур байна. Тэгээд төрд ажиллана гэдэг чинь арай өөр хөв тавилан байхгүй. Мань мичиг песта тэнд очиод гуцдаг юм биш байхгүй. Яг хараа хүн болгон өөрийн дээрээс өгөгдсөн хувь тавилан томлол заяатай.
Тэгэхээр төрд ажиллана, их хурлын гишүүн болно, ерөнхийлөгч болно, ерөнхий сайд болно, их хурлын дарга гэдэг чинь арай л өөр заяатай хүмүүс байдаг. Яагаад эдгээр ингэж байгаа юм гэхээр эдгээр чинь луураар хор найруулаад ингээд дарга болоод байгаа байхгүй юу? Хувь тавилангаараа биш. Хувь тавилан төөрөд нь шүү дээ. Хувь заяаны төөрөгдөл гэдэг бол амар аюултай. Та нар энийг Сталинаас нь Йосеф Сталин гуталчны хүүхэд удмаараа гуталчин хэдэн зуун жилээрээ гутал хийж амьдэрсэн гүржийн гуталчны хүүхэд тэр дээшээ гараад ямар аимшигтай алуурчин, ямар аимшигтай дарангуйлагч, ямар амар хүн болж хувирсан бэ. Энэ бол хувь заяаны төөрөгдөл واخгүй. Тэгээ шаас лайв хийжсэн нь ерөөлт төвшин билээ. Одоо тэгэхээр нэг юм байна. За би энэ дээр нэг пост оруулсан. Яг зүгээр хүмүүс бол бахан ханжин, миний ч бах ханж байгаа. Нэг ийм пост оруулсан. Гэхдээ энэ дээр бас нэг ярих юм байгаа юм аа. За энэ амар бэлсгэлэнтэй холбоотой. За улсын их хурлын дарга асан. Улсын их хурлын гишүүн Д амар баясгалан эрүүгийн хуулийн тусгай анги авилгын гэмт хэрэгт холбогдуулан яллагчаар татжээ гэж шинэхэн хууль зүйн сайд энэ хоёр пост оруулсан. За татагч яах вэ? Ингээд яллагчаар татчихдаг юм байжээ. Харин энэ дээр нэг юм ноцтой асуудал надад ажиглагдсан. Тэр нь улсын их хурлын дарга асан амар баясгалан яллагчаар татсан он сар өдөр одоо биднэрт хэрэгтэй байхгүй юу? Хэдэн оны хэдэн сарын хэдэнд энэ хүнийг яллагчаар татсан. Тэр хугацаанаас тэр он сар өдрөөс улбаалаад их олон юмны учир тайлагдах гэдэг юм аа. Гэтэл би энэ хоёр сайдыг ер нь бол дэмжиж байгаа, та нар мэдж байгаа. Анхнаасаа би энэ хоёрыг дэмжигээл суулж үзэл болгоё гэж орилоод байгаа шүү дээ. Та нарт хардуулаад энэ хоёроос мөнгө авчиж шаалгаал. Гэтэл энэ хоёр энэ хоёрын энэ постн дээр бичиж байгаа байхгүй юу? Энэ их хурлын дарга асан амар баясгалан ялдагдагчаар татсан он сар өдрийн та хэлжиж хэлэхгүй байна. Энэ хэрэгэлзэт. Тэгэхээр амар баясгалан хизээ ялдагдагчаар татсан. За яг зүгээр энэний доор хүмүүс тэр он сар өдөр ямар хамаатай ингэж байгаа юм. Тэгээд байгаа хүмүүс бол улны гэж танаар байхгүй юм боддгоо. Улны тарихтай. Тэр амар баясгалан баригдах нь чухал болохоос биш. Он сар өдөр хамаагүй гэсэн нэг юм тэнийг хүн сүрэг байгаад шүү дээ. Тэгэхээр тэр хүн сүргийг шууд алгасан. Их хурлын дарга багт нь ялдагдагчаар татсан юм. Хэрвээ их хурлын дарга багт нь ялдагдагчаар татсан бол энэ яагаад нийтэд зарлагдаагүй юм бэ? Тухайн үеийн цагдаагийн ерөнхий газрын дарга, тагнуулын дарга, прокурорууд юу хийж исэн бэ? Яагаад энэ хүнийг улс яллагдагчаар татчаад байхад нийтэд мэдээлэл өгөөгүй вэ? Монголын ард түмэн мэдээллээр хангуулах эрхтэй, мэдээлэл авах эрхтэй. Тийм ба? Тэгэхээр ансар өдөр чухал. Эсвэл хууль зүйн дотоод иргэн сайд энэ хоёр өчигдөр ажиллаа авангуудаа энийг яллагдагчаар татсан юм уу? Тэм яагаад татсан бэ? Тэгвэл хууль зүйн дотоод иргэн сайд энэ хоёр хүнд үүрэг өгж энэ хүнийг тийм яралтайгаар яллагдагчаар татсан бэ? Ингээд амар бол асуудлууд гарч байгаа. За өчигдөр харин хууль зүйн дотоод иргэн сайд энэ хоёр ажиллаа авангуудаа цагдаагийн ерөнхий газрын даргаыг шууд сольж байлээ. Энэ их бол зөв. Яагаад тэгэхээр данхын амар баясгалангийн томилсон цагдаагийн даргаыг энэ хоёр байлгаж болохгүй. Тэд нар энэ хоёрын ажилд гацаа гаргана. За би анхнаасаа хэлсэн. Улс төрийн өшөө авалт хийж байна гэд хүмүүс бичсэн. Улс төрийн өшөө авалт хийж байна. Би бол энэ дээр улс төрийн өшөө авалт зөв. Энэ хулгайчууд нэг нэгнээс хонцонгаа авч явах хэрэгтэй. Дунд нь хэн хохирох юм?
улс төрчид өөрсдөө хохирно. Улс төрийн өшөө авалт эхлүүл хэн хожих юм? Бидэрт хэрэгтэй байхгүй. Эдгээр чинь нэг нэгээ намнаад нэг нэгээ шаагаад алаад эхэлнэ. Тэгэхээр бидэрт аюул хэрэгтэй. Нэг ч ихсэн хулгайч өгөж байвал нэг ч ихсэн хулгайч шоронд орж ивэл бидэрт хэрэгтэй байхгүй. За энх баяр тийм сайхан амтнуу гэвэл бас биш. Энэ хоёрын ард яг хэн байна? Энэ хоёрын ард МСС байна уу? Энэ хоёрын ард Сүбатулд байна уу? Энийг айгүй нарийн ажиглах хэрэгтэй. Та нар энэ хоёрыг юм яриад эхлэнгүүт бурхан гэж бодож болохгүй заяа. Эдгээр чинь нэг гэр бүл. Бүгдээрээ Монгол ардын намын гишүүд. Тийм үү? Намын дотоод бодлого байгаа тийм. Тэгэхээр намаасаа олон хулгайч гаргаж ирч чадах нь. Зүгээр нэг хоёр хүнээр амар уйсгалан мэтэр туг дахиад бусад хулгайчуудаа авч үлдэх нь. Тийм үү? Би бол та нарт хэлсэн анхнаасаа би ардын намын ч юм биш, арилцсан намын ч юм биш. Би хүн намын сугны үсч биш, ногоо намын авшиж биш. Зөв. Би бол тороол гэж байгаа шүү дээ. Та нар намайг тороол гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би тороолыг хоёр янзаар хэлсэн шүү дээ. Тороол гэдэг бол нүрээ нууцсан, нэрээ нууцсан, нууц хаягнаас захим аллага хийхийг тороол гэдэг. Наад шиг ингээ уцаар лайв хийгээд хөө биздам ингээ сууж байгаа тороол байдаг байхгүй. Баяр сайхан гэд нэрээ бичсэн. Битүү өөрийнхөө зургийг, гэр бүлийн зураг, хүүхдүүдийн зургийг тавьдсан. Бараг шээх баха постлохоос наашгүй бүх юм нь ил тороол гэж байдгүй маа. Хэрвээ намайг тороол болгох гэж байгаа бол за би тороол болъё. Тэгвэл би ард түмний тороол. Би Монголын ард түмнийг төлөөлж орилж байгаа тороол байхгүй. Хоёр дахь. За намайг ингэдэг. Хөрөл зүхийг муу хэлэхээр илбэг дөржил болгож болгочтой намайг. Дайрцсан намын муу хэлэхээр ардын намын болгочтой. Тэгээ би та нарт бол одоо би та нарыг бол ойлгоцсон. За. Энэ олон хүн дотор ганц хоёр ухаантай хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй л зориулж лайв. Тэрнээс биш одоо энийг үзэж байгаа нэг 200 хүний 20 эрүүл ухаантай. 180 нь бол пизда байгаа гэдгийг би мэддэг болсон. Тэгэхээр улгаачууд хуцчихлээ гэдэг. Нийгэм болохоор л мөнгө авцсан. Нийгэм болохоор л тэрний бүксийг долоодсон. За хөрөө зүхийн бүксийг долоодлоо л гэдэг. Тэгээ хайшааш би илбэг дөржиг очиж хөхөх ёстой юу? Тэ? Илбэг дөржиг хөхөхөөр би зүүн болж байгаа юм. За тэгэл зарим нь илбэг дөржийн тороол гэж тэгдэг. Тэгээ би одоо ойлгосон. За энэ хүмүүс бол угаасаа л тархин юм байна. Тэгэхээр энэ одоо тэнэг хүмүүстэй юу ярих вэ? Тэ? Үг хөөхөр үхэрхөө гэдэг шиг хайсан тайлбарлага байсан. За одоо жинхэнэ дай эхэлнэ. Одоо эдгээр чи ингээд хоморголон баривчлагдаад бүгд шоронд явахыг хүсэхгүй. За эднэрт юу байна? Асар их мөнгө байгаа. Бүгдийг худалдаж авах гэж хичээнэ. За бензиний хомсдол бол зохиомл хомсдол. За надад одоо ингээд бензин оруулж ирдэг компанитай найз байна. Бензин төгөөдөг том тэрэгтэй тий колонкуудад бензин аваачиж өгдөг. Миний 10 жилийн ангийн хүүхэд байна. Бас бус хэд хэдэн найзууд байна. За түгээгч колонк төр түгээгч хийдэг. Миний танил зөндөө байна. Тэгээд тэднэрээс асуухаар бүх юм хэвэн байг. Тэгэхээр писта ингээ лайв хийж явах чинь лалрууд чинь залгаад байгаа юм писта. Бензин болохоор хэвэн байгаа. Яг орж ирдгээрээ орж ирж байгаа. Би бол түгээдгээрээ түгээж байгаа гэдэг. Манай дээр том тэрэгний жолоочууд болохоор хуваараараа л яг хаваач хөстө бензинүүдийг бензиний авч л яваа. Тэгээд түгээгчээс асуухаар манай бензин байгаа. Дээрээс байхгүй гэж хэлээ. Колонко хаа гэдэг наа гэж байгаа. Тэгэхээр энэ бол данх амар уйсгалан жэнко амуудра хэро эдний хийж байгаа ажил байна. Зохиомл хомсдол үүсгээд ард түмний уурыг хүргээд бослого дэгдэх гэж байна тийм. Тийм. Одоо эдгээр маш томоохон хэмжээний чагсаалууд хийж эхэлнэ. Зандан шатрын засгийн газрыг огцруулах. За яг хулгай хийхээ хөрвөл их хурлын маш олон гишүүдийн нүүрсний хэрэгээр орно.
Тэгэхээр ийм хэрэгээр шоронд орохгүй тул их хурлын 126 гишүүн амин тэмцэн. Энэ хоёр зандан шатны тийм амархан ажил хийхгүй. Бүх өөмөгийг хайм. За тэгээд зандан шатны их хоёр их учиргүй барьж аваад шаагаад ахгүй л нөгөө хоорондоо тохироод явагдана ярилцсан. Хэрвээ тэгвэл ингэн чамааг ингүүл ингэн гэсэн нэгээ барьцаалцуулгачуд байгаа шүү дээ. Энийг харин би бол маш сайн ажиглая. Харахавай. Анхнаасаа би бол зандан шатрын талд байгаагүй. За анхнаасаа би данхын талд байгаагүй. Анхнаасаа би хүүхийн талд байгаагүй. Анхнаасаа би дамар баясгалангийн талд байгаагүй. Би бол яг дунд зогсоол хэн ямар үйлдэл хийж хариу реакц яаж гаргаж юм. Одоо эдгээр яах вэ гэдэг ажиглалт хийгээл байгаад байна. Зандан шатрыг ерөнхий сайд байлгах ёстой гэдэг дээр бол хаана ард түмэнд ашигтай байрлал байна. Тэнд гар зогсох ёстой л гэж би үзсэн. Тэрнээс биш одоо энэ хоёр мээрээс амар зандан шатар матраас тэгж мөнгө авчаад ингээд чарлаад байгаа асуудал бол биш шүү. Сайхан амьдрмаар байна. Тийм үр ширгүү айтайхан амьдрмаар байна шүү дээ. Энэний тулд одоо хаана зүг байна би тэн талд гараад зогсоо яваад байна. За одоо ч гэсэн би зандан шатар энэ хоёр мэрийн талд орчоод эдгээр рүү тариад байгаа юм биш. Яг хэрэгтэй гэж үзвэл би амар баясгалан гэж өмөрөхөд бэлэн байгаа. Ийм ч учраас хизээ хэрэг үүссэн бэ. Хэдэн оны хэдэн сард амар баясгалан яллагтагчаар татсан бэ. Амар баясгалан албан тушаалаа уруулан ашиглаж одоо өөрөө энэ хэргийг дарсан уу? Яг тэр үед яллагтагчаар татхад шүүх прокурорууд цагдаа тагнуулд хин юм байж илжсэн бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Магадгүй зүгээр тэг бас хэтрүүлчиж болохгүй шүү дээ. За нэг хүнийг одоо хутгалцсан байлаа гэж бод. Нөгөөд нь хүнд гэмтсэн. За тэгвэл тэр одоо хүнийг хүнд гэмтээсэн гэдэг зүйл ангаараа одоо 5 ч юм 10 жилийн ялаа авах ёстой. Харин тэрийг бусдыг онц хэрцгийгээр алсан гэдэг зүйл ангаар шийдэж болохгүй. Зөвхөн хүн хутгалсан, хүн бэртээсэн гэдгээр нь л шийдэх ёстой. Нэг хоёрдугаарт нэг хүн санамсар болгоомжгүйгээр нэг жолооч аваар хийгээд нэг хүн одоо мөрөгчлөө гэж нөгөө хүнд гэмтсэн тий. Одоо гулгаж чод нэг хүн замдаг гарч яхад мөргөд нөгөө хүнийх нь одоо хөл агарт хөлөөр хуурчлаа гэж бод. Тэгвэл тэр жолооч тэр хүн мөргөд хөл гарын хугалсан нөхөн төлбөрөө эмчилгээний зардлыг гаргаад ялаа үүрэх ёстой. Харин тэр жолоочд бусдыг хоморголон галтан шатаасан олон хүнийг шатааж алсан гэдэг ялыг тулгаж болохгүй. Тийм үү? Гэдэг шиг амар баясгалан авилгалын хэрэгтэй байж болно. Тийм үү? Тэгвэл авилгалын хэрэгийнх нь ялыг өгөх хэрэгтэй. Хэрвээ амар баясгалан эх орноосоо урвсан хятадуудтай хамтарч ажилласан, гадаадын байгууллагуудтай хамтарч ажилласан үндэсний урвагч байх вэ? Ялан хөнгөдөх вэ гэж би ингэж байна. Энэ хүн зүгээр нэг авилга албан тушаалын хэрэгээр 5 жилийн ял авах биш. Тэгээд нэг 2 жил суугаад гараад ирэх биш. Эсвэл гадагшаа гараад цугтах биш. Нөгөө авилгалын хэрэг үүсгэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүнийг эхлээд бүгдэнд нь хилийн хориг тавих хэрэгтэй. Гадагшаа гаргахгүй. Бүгдэнд нь хилийн хориг тавиал гэхдээ хилийн хориг тавиад нэмэргүүдээ эдгээр гаргах хүнээ гаргацдаг юм бэл. Яасан нөгөө илбэгдэрч гараал явчихсан шүү дээ. Хилийн хориг тавьсан шүү дээ. Нөгөө яасан сайхан бэлэг. Хилийн хориг тавьсан шүү дээ. Гараал явчихсан. Нөгөө сүр дүүлэнтэй барьсан захал эрдэнэлэг яасан. Монголын эдийн засгийн алуурчин хятадын ирлиз худалдаа хөгжлийн банкны захирал амар сүр дүүлэнтэй барьсан хилийн хориг тавиал ганц өдрөөр ачлаа гэсэн хэдхэн хоногийн дараа гадагшаа гараад зүхтаацсан шүү дээ. Тэгэхээр эдгээр ингэж нэгнийгээ зүхтаалах байхгүй юу? Одоо яг ингээ байдлын өгөөд бол данх, дамар баясгалан тий толгой нэр нь шүү дээ. Хэро, мэро, амудра, женко мэнко бүгд гадагшаа гараад зүхтаа. Манай женко ч гадагшаа гараад зүхтаагаа сурцсан юм шүү дээ. 2 удаа Монголоос зүхтаагаад
хэрэг дуусаад хууль хугацаа дууссаны дараа орж ирсэн шүү дээ. Монгол дотор улс төрийн хамгаалалтаа бэлтчихэд за одоо намайг яах ч үгүй ороод ирдэ шүү дээ. Ийм л юм хийх вэ гэж би яриад байгаа юм зөө. Тэрнээс би энэ хоёрыг ч гэсэн би нэг тийм бурхан гэж бодохгүй байна. За бензинийг бол наадуулчин зохиомл хомсдол үүсгэж байна. Одоо жишээлбэл ард түмний бослого хийх гэдэг шүү дээ. Бензингүй болоод ард түмэн уурлаад пүш гэд дөрүлзээд бостлон наадуулчин бензиний таслан бүр бензингүй болгохыг зорж байна. За жишээлбэл та нар өөрсдөө би Женкогийн найз байлаа. Магадгүй би өмнө Женкогоос хэдэн зуун сая ч юм уу мөнгө төгрөг зээлээд бас тусалцаа авч исэн ч юм уу те. Янз бүрийн байдлаар би Женкотой одоо найз байлаа гэж бод. Тэгээ би өөрөө бензин оруулж ирдэг колонки эзэн. Тэгсэн Женко над руу ирээ. За баяраа. Улс төрийн байдал хэцүү байна. Чи энд оролцох хэрэгтэй. Би чамд бас нэг тусалж явсан үе байгаа шүү баяраа. За чи бензин зармааргүй байна. На бензин ч юм уу хизээч зарагдчихна. Тэгэхээр бензин битгий зараач. Чи нэг сар бензинээ зарахгүй харагдах хэрэгтэй байна гэвэл би Женкогийн найз. Тэгээ Женкогийн итгэлтэй нөхөр нь за өмнө нь магадгүй ерөнхийлөгч байхад нь ч юм уу сайд байхад нь Женкогоос улс төрийн хамгаалалт авч исэн бизнесийнхэн тийм ийм хүн бол би заалах шүү дээ. Би гүү би бензинээ зан ард түмээ охирч гэхгүй шүү дээ. Би тэргүй баян надад бензин байж. Над бүхэн нь байгаа юм чинь ард түмний бензинтэй байна уу очрлно уу түй писта надад ямар авантай. Тэгэл Женко над руу залгал за бензиний битгий ягараа. Чи бензинээ бүтэн сар битгий зараарай. А энэний чинь төлөө би чам зүгээр байхгүй. Би чамруу нэг тэр бом төгрөг өгнө гэхэд би бензинээ зарахгүй. Миний бензин хадгалагтай байж байна. Гараад түрхэл зарагдчихна. Дээр нь би нэг тэр бом төгрөг авчих юм чи. Бензинээ зарахгүй сар үрийч. Тэр ард түмний бензин бензингүй хамаагүй шүү дээ. Тэгэл гүрч. Яг ийм технологиор эдгээр бензиний хомсдол үүсэж байгаа. Би маш олон газар руу уцчих асуудал бензин хэвэн байгаа. Манай нөгөө том тэрэгний найзууд болохоор бензинээ ачаал колонкуудаа түгээгээл явж л шүү дээ. Тэгээ яагаад ингэ очрлоод байгаа юм би бүр гайхаалаа. Тэгээ бензин түгээгч найзтайгаа ярихаар бензин байгаа л да. Тэгээ дарга нар бензин битгий өг. Өдөр 150 литр бензин л гарга. 100 литр бензин л гарга. 30 мянгад л өг гэдэг юм ч одоо мань мэт яав гэж. Тийм үү? Тэгэхээр энэ их учиртай шүү. Одоо тэгээ та нар маань одоо нэг хүн нэг юм ярихаар л шууд итгэдгээ бойлцоо. Та нар чи яасан ч уйхан сэтгэлтэй яасан ч сулхан бөхсдөө хүмүүсүүд нэг хүн юм ярихаар л итгэж өөр. За тийм байгаа шүү. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тухайн үед мэдээлэл оруулаа явна.